1990 оноос 2005 оны хооронд Монголд төрөлд эрс буурсан. 90 оноос хойш төрөлд эрс буураад хүн амын цэвэр өсөлт 1.4%. 2005 онд төрсэн хүүхдийн тоо гэхэд 45 мянга байгаа байхгүй. Мэдээж бид нар одоо тооны хувьд бол бага болсон. Тэр бол факт тий. Ажлын байран дээр ингээд хүн олдохгүй байна гэдэг яриа их явж байна. Яг ажлын байран дээр ажиллах ур чадвартай хүн нь бас олдохгүй. Хүн нь ажил олдохгүй байх гэж яриад нөгөө талдаа байгуулга нь хүн олдохгүй байх гэж яриад байгаагийн учир нь бидний ажлын байран дээр гаргаж байгаа хүмүүс маань тэр ажлын байран дээрх шаардлагыг яг хангахгүй байна гэсэн. Саяхан нэг 4-р курс оюутнуудаас ерөөс багш олдгоо байла. Танараас багш болох хүсэлтэй хүн байна уу гэсэн чинь үгүй. Бүр хинч үгүй байна. Тэгснэ бүр нэг нь над руу харж яснаа тань шиг хүн болох юм гэдэг байгаа байхгүй юу? Айгүй те. Уул нь хуучин чинь багшаараа хүн бахархдаг байсан бол багшийг одоо юу гэж харж ийн гэхээр чаас тэгээд нэг юм одоо тий нөгөө нэг алах юм нь олдгоо байцаа тий тэгээд заагаал явж ин л гэж ойлгодог болцсон биз дээ. Ингэтэл одоо ажлын байрны үнэлэмжийг унгааж эн чинь төрийн бодлого алдагдчихдаг гэсэн үг шүү. Сайн мэцхан үзэгчтэй Insights podcast-ийн дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар бидэнтэй ярилцахаар санхүү эдийн засгийн сургуулийн Economics-ийн профессор Бацөх багш цаар хүрээд ирсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За хоёлаа ерөнхийдөө өнөөдрийн яриагаа ерөнхийдөө эдийн засгийн онол тэр дундаа ер нь яг хөдөлмөрийн бүтээмж одоо хүн амын яг эдийн засгт үзүүлж байгаа нөлөө юу вэ? Монгол улсын одоо хүн ам зүйн онцлог шин чанар гэх мэт одоо агуулгын хүрээнд ярих гэж ерөнхийдөө бодож байна. Тэгэхээр хамгийн юуны дөрөнд таны зүгээс яг одоо Монгол улсын яг хөдөлмөрийн засгийн нөхцөл байдлыг ямар хөө байгаа вэ? Ялангуяа одоо бид нар яг хүн ам гэдээ яриад идэх гэсэн яг одоо яг хүн амын эдийн засгт үзүүлдэг нөлөө гол үүрэг рол нь яг юунд байдаг вэ гэдгээс айл яриагаа эхлэе. Тэр яг өнөөдрийн байдлаар Монголын хөдөлмөрийн зах зээлийн онцлогийг нэг 2-3 зүйлээр илэрхийлж болох байх. За нэгдүгээрт нь юу вэ гэхээр хөдөлмөрийн нас гэдэг асуудал байна. Тэгэхээр нийт хүн амын дотор хөдөлмөрийн насны хүмүүсийн эзэлж байгаа хувь их чухал үзүүлэлт өгдөг эдийн засагт мэдээж энэ олон байх юм бол ажиллах хүчний боломж их байгааг харуулдаг. Тэгээд 60 70 80-ад оны их төрөлтийн үеийн хүмүүсийн одоо яг хөдөлмөрийн насанд яваад бараг төгсгөл нь болж байна. Тэгэхээр тэрийг бол бид нар хөдөлмөрийн эдийн засгтэр цонх үе гэж нэрлэдэг идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл цонх үе маань дуусах тал руугаа хандж байгаа гэсэн үг. Тэгээ одоо ямар үе яг хөдөлмөрийн насан дээр ороод ирж байгаа нэхэр 1990 оноос 2005 оны хооронд төрсэн бага төрөлтийн үеийн хүмүүс хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ хөдөлмөрийн насны хүмүүс маань цөөрж гинэ гэдэг тийм тохиог илэрхийлж байгаа. За өөр нэг онцлог нь юу байна вэ гэхээр эдийн засагт гарч байгаа өөрчлөлтүүдээс болоод эдийн засгийн салбарууд дээр маш өөр тийм хандлага ажиглагдаж байна. Хуучин бол бид нар мал аж ахуйн салбар эдийн засагт давмгай тэгээд мал аж ахуйн салбарт маш их хөдөлмөрийн нөөц маань байж идэг байсан бол сүүлийн үед үйлчлэгээний салбар, уул уурхайн салбарууд ихсээд тэгээд тэр салбар руу хүмүүс илүү татагдаж орж байгаа тийм. Ялангуяа үйлчлэгээний салбар дээр бол энэ санхүү, банк, даатгал тэгээд бусад худалдаа үйлчлэгээний энэ салбарууд дээр бол хүмүүс илүү төвлөрж байна л да. Нэг тийм онцлог байна. За гуравт нь магадгүй орчин үеийн технологийн өөрчлөлтөөс болоод хүмүүсийн чадвар ур чадвар олон юмд нөлөөлөх үс ийм нөлөөнүүд гарцсан тийм онцлогтой зах зээлийн тохиолдолд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр ялч одоо хүн ам одоо хөдөлмөр гэдэг нь өөрөө бас одоо бид нар эдийн засгийн онолоороос ярьдаг шүү дээ. Ер нь бол үйлдвэрлэлийн нэг чухал хүчин зүйл тооцогдоод явж байгаа. Тэр нь яг технологи капитал гэдэг бусад яг нэг үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлээс ялгаатай нэг хүн амын оруулж байгаа хувь нэмэр яг Монгол улс дээр яг мэдээ та сая хэллээ одоо хөдөө аж ахуй мал аж ахуй гэдгээс ахуулаад явж исэн. Ер нь яг дэлхийн түвшинд ч тэр Монгол улсын хувьд тэр яг энэ хөдөлмөрийн үзүүлж байгаа яг хувь нэмэр нь яг ямар хуу оролцоотой байдаг вэ гэдэг талаас нь хэлвэл. Тийм тэгэхээр хүн амын эдийн засгт үзүүлж байгаа нөлөө бол их олон талтай. За нэгдүгээр яг ингээд яг зөв хүн гэдэг утгаараа өөрөхөд байж байгаа хүн талаас харах юм бол эдийн засгт үүсгэж байгаа бүх эрэлтийг хүн л үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хүн ам олон байх, цөөн байх нь бол нийт эдийн засгийн багтаамжид бол маш том нөлөөтэй ийм ойлголт. За тэр доторх хүн амын ингээд насны бүтцээр нь харахаар бид нар юу байдгүй хэр хөдөлмөрийн насны буюу хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь илүү чухал байгаа. За тэрний тоо бас их чухал. Түүнээс гадна тэр хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсийн
одоо хүн капитал гэж сүүлийн үед нэрлэдэг байгаа. Тэр хүний мэдлэг, ур чадвар, туршлагын асуудал бол их чухал байдаг. Тэгээ энэ нь эдийн засагт үйлдвэрлэлд маш чухал нөлөөтэй ийм хүчин зүйлс. За нөгөө талаас ингээд айл өрхөө социал орчинд очиод харахаар хүн ам ямар асуудлуудыг дагуулад идэх вэхээр ядуурл, хүн ам зүүн ачаалал гэдэг маш олон тийм тодорхойлтуудыг дагсан ойлголтууд гарч ирж байгаа. Тэгэхээр хүн ам бол эдийн засагт маш том нөлөөтэй. Гэхдээ яг ингээд үйлдвэрлэлийн хүчин зүйл талаас харах юм бол бид нар хөдөлмөрийн насны хүмүүсийг л сонирхож байгаа. Тэгээд тэрнээс яг ажил хийж байгаа хүнээрээ сонирх нь дотроо дид бүлэг байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлд хамгийн том хүчтэй нөлөөтэй нэг гурван хүчин зүйл байна л да. Хөдөлмөр, тэгээд капитал буюу ингээд тоног төхөөрөмж, тэгээд хөдөлмөр, тоног төхөөрөмж хоёр нь байлаа гэж бодоход тэгээд тэднийг хооронд нь уялдуулж байгаа технологи менежмент гэдэг юмнууд маш их чухал нөлөөтэй. Тэгэхээр бусад улс орнуудын түүхээс харж байхад бол эртхэн үедээ хүний оролцоо маш өндөртэй. Тэгээд бүх салбартаа хүний оролцоог өндөртэй явдаг байсан бол технологийн дэвшлээс болоод ингээд салбаруудад хүний оролцоо шахагдаад байгаа. Тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд хэрвээ эдийн засгийн салбарыг олборлох, боловсруулах үйлчлэгээний гэж хуваах юм бол хүний нөөц илүү үйлчлэгээнийхээ салбар руу яваад нөгөө хоёр салбар дээр нь технологи дамгайлаад хүний оролцоо багасж байгаа ийм хандлага байна. Гэхдээ манай онцлогоос болоод хөдөө аж ахуйн салбар дээр хүний оролцоо тэр хэвээрээ байгаа л. Гэтэл Японд жишээ нь яаж нөхөр маш том газар тариалан 3-4 хүн хөгшин технологийн хүчээр ингээд явуулчихж байгаад манад чинь бол тех боломж байхгүй. Малаа дагсан энэ хөдөө аж ахуйн бүтэц. Тэгээ газар тариалан дээр ч гэсэн технологийн шинжилэл тэр их хэмжээгээр хийж чадахгүй юм л да. Гэхдээ яг газар тариалан дээр бол технологийн нөлөө байгаад байх шиг байгаа. Учир нь юу гэхээр намайг одоо оюутан байхад чинь намар бүх оюутнуудыг газар тариалан дээр аваад ургас хураалтанд ажилуулдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо оюутнуудыг явуулахгүй байхад тэд нар хураачаад байгааг бодоход тийм трактор комбайнаас ахуулаад тийм бүтээмжтэй технологиуд ороод ирсэн юм шиг байна. Гэтэл мал аж ахуй дээр бол тэгж чадахгүй байгаа байхгүй. Ер нь тэнд байдаг хүмүүс байна, ажилтдаг нь ажилтна, малаа хариулдаг нь яг л хിവэрээ. Яг зөвхөн малдаа явахдаа мотоцикл унаад яваад байгаа нь өөр болцсон болохоос биш. Тэгэхээр яг л технологийн хിവэндээ. Тэгэхээр Монголын нэг юм онцлог байгаад байна. Нэг юм нүүдэлчний соёлын үлдэгдлүүд бас манай эдийн засгт байгаад байгаа учраас. Тэгэхээр хөдөлмөрийн эдийн засгт үзүүлж байгаа нөлөө нь хуучны нөлөөч байгаад байгаа, шинэ нөлөөч байгаа тиймэрхүү маягаар явдаг. Гэхдээ нэг онцлог нь юу байна вэ гэхээр бидний ингээд маш цөөхөн хүн амтай. Тэгээ би яг энэ цөөхөн хүн амтай гэдгийг юун дээр онцлох гээд байдг вэ гэхээр гадаадд бол ингээд их олон хүнтэй улс оронд хүмүүс ингээд маш явцсан мэрэгжлэр мэрэгжиж тэгээд ингээд амьдарч байгаа. Одоо бараг л худлаа ярих хүнд баруун зөв нүдний эмчээр мэрэгжиж ийм тусгай тийм бүр специфик тийм тусгай мэрэгжил дээр очиж их цалинтай болдог ч юм уу тийм ээ. Гэтэл Монголд бол тийм биш. Яг гэвэл юм хүн ам цөөтэй учраас Монгол бүх хүн маш өргөн хүрээний мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг байна. Сургуульч гэхэд ийм маш өргөн хүрээний мэдлэг заамаар санагдаад идэв юм да. Би юуг илүү жишээлээд идэх хэрэг жишээл хөдөө орон нутагт нэг зүрхний эмч очлоо гэж бодъё л да. Бүр ингээд Монголын хамгийн алдартай зүрхний эмч хөдөөний суманд очсон. Тэгвэл хөдөөний суманд очиод тэрийг ямар ч мэдлэггүй эмч гэж ойлгоно. Яг гэвэл хөдөөний сумын бүх хүн янз бүрээр өвдөж ирэн нөгөө хүн чинь зүрхэл үзэн бусдын мэдэхгүй юм бол энэс юм мэддгүй нөхөр байна гэж дүгнэ шүү дээ. Тэгэхээр ерөөсө зүрхээж үздэг, нүдээж үздэг, ясн хугруул барьждаг бүр нэг тийм универсал тэгтээ зүрхний мэс засал хийдэггүй хүн л хөдөөд ирэхтэй байгаа. Тэгэхээр Монголын энэ боловсрол олгох систем ч гэсэн хөдөлмөрийнхөө онцлогоос болоод өөр баймаар юм шиг байна. Тэгэхээр ер нь нэг улс орны онцлог бас ялтж байгаа гэж байна тийм. Тэгээ яг та бас түрүүн хэллээ нөгөө нэг өмнөх нөгөө нэг их төрөлтийн үеийн хүмүүс одоо хөдөлмөрийн насанд байж байгаад одоо дуусаад одоо хүн амын цонх бас хаагдах гэдэг нэгэд. Тэгэхээр ер нь яг энэ хүн ам зүүн шилжилтийн бас нэг онолоод байгаа даа шүү дээ тийм. Магадгүй тодорхой нөгөө нэг эдийн засгийн хөгжлөө дагаа тодорхой нэг хэсэг хугацаанд төрөлт нэмэгддэг. Эргээд нөгөө тодорхой нэг зэгт хүрээд буцаад буурдаг гэдэг ч юм уу нэг онолоор тайлбарлаад идэг. Энийг та яг энгийнээр тайлбарлавал яг хүн ам зүүн онол талаас нь. Тийм. Тэгэхээр ийм биш юм байна. Ер нь шинэ ухаан баг буура хөгжилтэй байх үед яадаг гэсэн хүн амч нөгөө төрөлтөө зохицуулж чадахгүй учраас маш их төрдөг. Өшөө дээр нь өвчлөлөө эмчилж чадахгүй учраас маш их нас бардаг. Тэгээд төрөлт нас баралт хоёрын зөрөө энэ цэвэр өсөлт бол маш бага. Тэгэхээр ингээд дэлхийн хүн ам маш тогтвортой байгаад ийсэн. За түүний дараа ямар үе ихэлсэн бэхээр ангаах ухаан сайн хөгжөөд гэсэн чинь нөгөө нас баралт багасаад төрөлт нь их хэмжээгээр хадгалагдаад энэ хоёрын зөрөөн дээр цэвэр өсөлт маш хүчтэй ороод ирсэн үед ингээд одоо 18 дугаар 100 19 дугаар зууны үед бол хүн ам маш хурдтай өсөж эхэлсэн. Тэгээд дараагаас нь эхлээд яаж нөхөр хүн ингээ боловсрал аваад төрөлтөө зохицуулдаг болоод ирсэн үеэс төрөл дахиад буурж эхэлсэн.
Гэхдээ нас баралт нь нөгөө баг түвшинтэй хадгалагдж байгаа гэсэн төрөлт нь буураад байгаа учраас цэвэр өсөлт нь ерөнхийдөө зогсон болж байгаа. Тэгээд дөрөв дэх үе дээр бүр сонин үзэгдэл ажиглагдж байгаа төрөлт бүр нас баралтаас баг түвшинд ирээд хүн ам өсдөг биш буурдаг ийм улсуудын жишээ нэлээд их болчлаа л да. Одоо Японд гэхэд хүн амын цэвэр өсөлтөнд сөрөг те. Солонгос одоо хүн амын цэвэр өсөлтөнд сөрөг болоод яаж хүн амаа эерэг өсгөх үү гэдэг асуудал хүртэл үүсээд ингээд ийм хүн амын төрөлтийн процесс дээр ийм фазын дөрвөн ялгаатай зөрүүнүүд ажиглагдаад байгаа. Монгол улс одоо яг аль түвшинд нэмж байгаа вэ? Тэгэхээр Монгол яг тэгэд энэ саяын фазын зөрүүнүүд нь ер нь улс орны хөгжлийн түвшинтэй холбоотой юм шиг байна. Гэтэл Монгол хөгжлийн түвшнээр харах юм бол тийм ч өндөр хөгжилтэй улс биш л дээ. Тэр үед ингээ харах юм бол бид нар төрөлт өндөр нас баралт бага байсан тэр фазаас нас баралт бага төрөлт нь буурж байгаа үе рүүгээ шилжиж байгаа юм шиг байна. Тэгэхээр арайч дөрөвдүгээр үе дээр очиод нөгөө сөрөг төрөлттэй болох цэвэр өсөлтөнд сөрөг байх тэр нөхцөл рүү арай ороогүй байгаа үе. Тэгэхээр одоо нөгөө тэр хүн ам зүүн цонх үе магадгүй одоо хаагдж байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр буцаад бид нар яг энэ одоо яг цонх үеийг бид нар яг зөв ашиглаж яг чадсан нь нэгдүгээрт те. Хоёрдугаарт яг хэрвээ үнэхээр цонх үе хаагдж байгаа бол эргээд бид нар яг хүн ам зүү талаасаа яг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаасаа ч юм уу те яг энэ одоо эдийн засгт оруулж байгаа хүн амын нөлөөг илүү нэмэгдүүлэх чиглэлд яг бодлогын талаасаа ч юм уу юун дээр илүү анхаарах хэрэгтэй болдог вэ? Тийм тэгэхээр одоо бодъё л да 1990 онд төрсэн хүн чинь одоо баг 36 7 одоо баг 40 хүрэх гэж шүү дээ тий. Тэгээд 70 оны хүмүүс чинь 50 60 оны хүмүүс чинь 60 70 хүрээд тэгээд ингээд нөгөө бидний хамгийн их төрөлттэй байсан үеийн хүмүүс уулаасаа ингээд нас нь ахаад явчихж байгаа. Тэгэхээр нөгөө дараа үедээ нэг юм сонирм гарч ирлэгдсэн 1990 оноос 2005 оны хооронд Монголд төрөлт эрс буурсан. Өөрөөр хэлбэл 88 он 87 оны үед Монголд 70 хэдэн мянган хүүхэд төрж байсан. 2 сая хүрэхгүй хүнээс шүү дээ. Бараг хүрэхгүй шахуу хүнээс. Тэгээд 90 оноос хойш төрөлт эрс буураад хүн амын цэвэр өсөлт 1.4%. 2005 онд төрсэн хүүхдийн тоо гэхэд 45 мянга байгаа байхгүй. 78 мянган хүүхэд төрж исэн 15 жилийн дараа 45 мянга болно гэдэг чинь маш олон хүн алга болцсон гэсэн үг тий. Социализмын үеийн прогнозоор бол 2014 онд бид нар 4 сая хүнтэй байх тийм прогнозтой байсан. Гэтэл 2015 онд бид нар 3 сая хүний бодитоор хүлээж авсан. Тэгэхээр нэгсэндээ миний нэг өгүүл 15 жилийн дотор бид нар сая хүн төрөх боломжийг алдчихсан юм байна гэж. Тэгвэл энэ сая хүн чинь хөдөлмөрт орж ирэх боломж нь бас алга болцсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бид нар хүн амын насны саврыг харах юм бол ингээд өнөөдөр 1990 онд төрсэн хүнээс 2005 онд төрсэн хүн чинь одоо нэг 21 настай байна шүү дээ тий. Тэгэхээр 21 настайгаас 45 насны хүмүүс ингээд хүн ам дээр ингээд хонхоогоод алга болцсон байгаа гэсэн үг. Тэгээ энэ хүмүүс чинь уул нь хөдөлмөрийн насны хамаг үүрж явах хүмүүс нь ингээд одоо байхгүй болчоод нөгөө өмнөх үеийн их төрөлтийн хүмүүс чинь нэгсэндээ тэтгэврийн нас руу яваад ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид одоо яг үндэ 90 оноос 2005 оны хооронд төрсэн энэ хөдөлмөрийн насанд эд орж ирж байгаа болон хөдөлмөрийн насан дээр яг эд ажиллаж байгаа хүмүүсийн хүн ам зүүн ачаалал маш өндөр болж байгаа. Нэг талдаа тэр настай хүмүүсээ асрах, нөгөө талдаа 2005 оноос хойш төрсэн их төрөлтийн хүүхдүүдийг ингээд давхар үүрэх болчихж байгаа. Нэг хүнд бараг 0.1 хүн нэг хүнийг давхар үүрж явах болчихж байгаа байхгүй ямар ч хөдөлмөрт ордгоо хүмүүсийн. Тэгэхээр энэ маш их хэцүү асуудлууд үүсэж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар хөдөлмөрийн насны хүмүүсээ яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээд өмнө нь бид нар MMCG дээр хийсэн судалгаагаар энэ ямар ч бас ойрын хэдэн жилдээ бид нар ингээд хүнээ нөхөж чадахгүй байгаа учраас гадаадаас ажиллах хүчийг тодорхой хэмжээнд оруулж ирж болох юм аа. Одоо макро эдийн засгийн бодлогоор гадны ажиллах хүчийг татчихагаад тэгээд 2005 оноос хойш их төрөлтийн хүмүүс уулаасаа ингээд хөдөлмөрийн зах зээл рүү ороод эхлэнгүүт нь гаднаас ирж байгаа хэмжээгээ багасгаад бид нар яг бодит дотоодынхаа хөдөлмөрийн хүчийг ашиглаад эхэлнэ. Тэгэхээр би ер нь компаниудад хэлээд байгаа юм л да 4 жилийн дараа 2028 оноос эхлээд их төрөлтийн хүмүүс уулаасаа ороод ирэн та зах зээл дээр хөдөлмөрийн ямар ч гэсэн хүний тооны илүүдэл гарч ирнэ үхээс дутхгүй ур чадварын дутагдал гарч магадгүй. Одоохондоо бол бид нар тэр бага төрөлтийн хүний тоон уулаасаа дутаад байгаа байхгүй. Тэгээ энийг яаж нөхөх үү те. Тэгээд ийм бага хүмүүс одоо хамгийн гол нь бол байгууллага болон макро эдийн засгийн төвшөнд бүтээмжийн л өсгөх өөр арга байхгүй шүү дээ те. Бүтээмжийн л өсгөжээж тэр нөгөө сая хүний одоо нэг хүн хоёр хүн шиг ажиллаж тэр нөгөө алдсан сая хүний нөхөх хэмжээнд бид нар ажиллах хэрэгтэй болж байгаа гэсэн.
Тэгэхээр дараагийн нэг чухал асуудал нэг бүтээмж болоод эхэлж байна шүү дээ тий. Тэгэхээр багш одоо бүтээмж бид нар яг ингээд эдийн засаг тэдэн хуваар өслөө гэж ярьдаг шүү дээ. Эдийн засгийн нийт хэмжээ ингээд тэр тухайн хэмжээгээр дэлж байна. Одоо жишээ нь 25 онд 6.8% эдийн засгийн өсөлтийг бид нар харлаа гэд. Тэгэхээр яг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэдгээр одоо бид нар бүтээмжийг бас хэмждэг шүү дээ. Тэр яг энэ яг Монгол улсын хувьд ч юм уу эсвэл ерөнхийдөө яг хөгжиж байгаа улсуудыг хэмжихэд яг энэ нэг бүтээмжийг хэмжихийг зөв үзүүлэлт болж чаддаг уу? Эсвэл яг Монгол бидний бүтээмжийг хэмжихдээ яг ямар үзүүлэлтээр хэмжүүл илүү зохистой байдаг юм бэ? Яг хөө бүтээмжийг хэмждэг стандарт үзүүлэлтүүд нь нэлээд те. Одоо бид нар хэмжиж чадж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүн тэрийг хүнийхээ тоон тооцоол нэг хүнд ногдох орлогоор ч юм уу хараал байна те. Эсвэл ажиллаж байгаа хүндээ хуваагаад нэг хүн жилдээ ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэв гэдгээс нь харж байгаа. Гэхдээ энэ бол маш бүдүүн тойм тоо байхгүй. Яг үүндээ бол тэр эдийн засаг өсөөдөө тэрийг нь хүн болгонд ингээд өссөн хэмжээгээр жигд ирж наалддаг гэж ойлгол энэ байж болмоор үзүүлэлт. Гэтэл нөгөө өсөлт гараад тэр нь цөөхөн хідэн хүнийл одоо баялагийг аривжуулдаг ч юм уу болоод бусад хүн дээр ирэхгүй байгаа бол орлогын тэгш бас хуваарлтаас энэ бол ямар ч үр дүн харуулахгүй. Тэ одоо нэг хүнийх нь орлого асар их өсөөд бусд нь ерөөс өсөөгүй байхад дундажлахад нөгөө хүний чинь орлого хүн болгон дээр ирж наалтцсан юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ бол маш дутагдaltaй үзүүлэлт байна. Тэгэхээр Монголд яаж ийм вэхээр ялангуяа уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд ингээ эдийн засгад дамгаалаад эхэлсэн чинь нэг хүнд ногт орлого ихссэн. Манайх чинь бүр дундаас дээгүүр орлоготой орн болчлоо ч сүүлийн 2-3 жил. Гэтэл яг үнэндээ бол дундаас дээгүүр орлоготой орны инновац, технологи байна уу гэхээр байхгүй. Тэгэхээр энэ маш буруу үзүүлэлтийг бид нар баримжаалж яриад байна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар ядаж уул уурхайн салбараа хассны дараа нэг хүнд ногдох орлого маань ямар болж гэн гэж үзмээр юм байгаа. Өшөө дээр нь салбар бүр дээр бүтээмжийг тооцож үзээд салбарууд хоорондын бүтээмжийн ялгаа ямар байгааг маш сайн харах хэрэгтэй байна. Тэгжээж бид нар яг бодит эдийн засаг дээр бүтээмж яаж бууж ийн яг бүтээмж байна уу тий? Өнөөдөр зарим хүмүүс бол Монголд бүтээмж байхгүй. Гэтэл яг энэ бүтээмж чинь цалингаа тодорхойлно шүү дээ. Тэр хүн тодорхой нэг хугацаанд асар их юм үйлдвэрлэх юм бол тэрийн дагуулад цалингийн ихсэх ёстой. Гэтэл одоо цалин яагаад ихсэж болохгүй нөхөр бүтээмж өсөхгүй нэг юм төвшөнд яаж цалин ихсэх юм те тэр хүн чинь хийж байгаа юм нь ижил байгаад байгаа цалингийн ихсэх чинь шудраг бас харагдаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд бүтээмжийг яаж өсгөх вэ гэдэг нь Монголын эдийн засагт хамгийн чухал. Тэр бүтээмжийн өсөлт нь хийсэн хүндээ бодит орлого болж очиод тэгээд тэр хүнийхээ амжиргааны төвшинг сайжруулж явах юм бол одоо энэ жинхэнэ утгаараа эдийн засаг ажиллаж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүн өөрөө бүтээмж сайтай ижиж бас илүү өндөр цалин нэхэх хэрэгтэй гэсэн үг тийм шүү дээ. Ааха. Тэгэхээр яг хөө ингээд зарим хүмүүс магадгүй ярьдаг л та ингээд уул уурхайн салбар хамгийн өндөр цалинтай гэж гээд жоохон одоо гомдлох маягаар ч юм уу би жишээ нь зүгээр ингээд худалдаа эрхэлж байгаа хүн яагаад тийм хэмжээний цалингүй байгаа ингээд. Тэгэхээр ялчгүй нэг улс орны нэг харьцангуй даваа тал гэж ярьж байгаа шүү дээ. Бид нар ялчгүй уул уурхайн баялаг ихтэй газар доорх баялаг ихтэй гэдгээрээ уулархаан салбар дээрээ түшиглээд явж байгаа. Тэгэхээр яг энэ салбар хоорондын ялгааг тэгвэл яг үнэхээр л одоо бидний өгөгдсөн өгөгдлийн ийм гэдгээр нь ингээд хүлээж авах нь зөв юм уу? Эсвэл ингээд бусад салбарууд дээр ч гэсэн давуу талыг үүсгэх тал дээр анхаарах нь зөв үү? Ер нь бас нэг эдийн засгийн өсөлтийн онлын нэг асуудал байна л да. Юу бүтээмж ч юм уу нэг хүнд ногдох орлого их байхын тулд нэг хүнд ногдох капиталын түвшин бас их байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл капитал зэвсгэлэмж гэдэг эвгүй үгээр хэлдэг л дээ тий. Капитал хөдөлмөрийн харьцаа. Нэг хүн хит их капиталж чинь төдий хэмжээний бүтээмжтэй байх хэрэгтэй гэсэн үг байхгүй тий. Гэтэл уул уурхай бол ингээд технологиор нүдээд юу тоног төхөөрөмж дээр нүддээ тэгээ нэг хүнд ногдох капиталжилт нь маш өндөр учраас тэрний бүтээмж нь бас өндөр гарна. Тэгээд бүтээмж өндөртэй юм чинь цалин өндөр байх нь нэг талаасаа үнэн. Гэтэл босод салбарууд нь тийм биш байгаад байна тий. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр уул уурхайн салбар дээр гарч байгаа одоо өөрийнхөө давуу талаас олж ирж байгаа орлогоудаа зөв хуваарлаад бүтээмж муутай салбаруудынхаа технологиг сайжруулж капиталитын сайжруулад хүнийхээ бүтээмжийг өсгөхөд төрийн бодлого чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл төр чинь орлого хуваарлах хамгийн том эрхтэй субъектчүүд тий би орлого хуваарлж чадахгүй тэр орлогын хуваарлтыг зөв хийгээд хүмүүсээ тэгш шудраг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гол механизм нь тэндээ байдаг учраас бид нар тэр тал руу төрийн бодлогыг хандуулах яаж тэр уул уурхай дээр гарч ирж байгаа одоо ирээнтийн орлого штэ цагаад байна. Энэ орлогыг яаж ард түмэнд нийтэд жигд тараагаад өшөө дээр нь бусад салбарынхаа бүтээмжийг өсгөхөд анхаарах ёстой вэ гэдэг л асуудал байгаад байна. Энд дээр танд яг хэлэх тийм жишээ байна уу? Яг тэр салбарыг тийм байдлаар хөрөнгө оруулалтаар нь дэмжих гэдэг ч юм уу? Тий, одоо жишээлбэл ийм байл да. Эдийн засгийн өсөлт хөгжлийг хангадаг гол механизм чинь бол судалгаа энд
судалгаа хөгжил гэдэг нэг юм байгаад байна. Судалгаа хөгжил байж ээж технологи шинэ бүтээгдэхүүн гарна. Тэр технологи шинэ бүтээгдэхүүнээ бид нар экспортод давуу талаар гаргах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр яаж нөхөр судалгаа хөгжил дээр бид нар мөнгө хийж чадахгүй, тэгээд шинэ бүтээгдэхүүн байхгүй, Монголын шинэ технологи байхгүй. Тэгэл ерөөсө бид нар газраа ухаал бүтээгдэхүүнээ гаргачихсан. Энэ чинь ямар ч боловсруулалт байхгүй. Хамгийн анхны шатны бүтээгдэхүүн нь экспортын 90 хэдэн хувийг эзэлдэг ийм хачуу улс болчиход байна шүү дээ, тийм. Гэтэл бид нар ерөөсө технологийн шинжилэлээр нэг шинэ бүтээгдэхүүн гаргаж яах вэ гэхээр маш ховор байхгүй. Өөрөөр хэлбэл инновац шингэсэн бүтээгдэхүүнийг экспортын дотроос хайх юм бол бараг болтгоо, тийм. Гэтэл энэ судалгаа хөгжил гэдэг юм руу ядаж мөнгө хийгээд те. За яг саяхан бид нар хийсэн судалгаагаар ийм байна. Бидний нэг хөгжлийн түвшинтэй улс орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.6-аас 1% судалгаа хөгжилд зарцуулдаг юм байна л да. Гэтэл манайх 0.27% зарцуулдаг юм байна. Өөрөөр 2 дахин бага. 1. За тэгэхээр мөнгө нь бага юм байна. Хоёрдугаар ер нь инновацийг шингээдэг тэр нэг экосистем гэж байна л да. Одоо Монгол улсын төвшөнд инновацаа яаж бүтээгдэхүүн болгоод гаргах уу гэдэг ингээд бүхэл бүтэн мөнгө хийгээд ийшээ яаж гаргах механизм. Энэ механизм сайн ажилддаг юм байна. Өөрөөр хэлбэл тэр инновацийн орчингаа ажилуулдаг институцийн орчин нь муу. Тэгэхээр эднийг ядаж анхан шатндаа сэргээх юмсан л гэж миний хувьд бол бодчих. Тэгэхээр салбар болгон дээр шинэ үнцэн баялаг бүтээх гэдэг асуудал шүү дээ. Сая бас яг сонирхолтой санагдгийн саналаа л та хятадын сая 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө гэдэг шинэ баримтчгээ баталж байхад яг энэ судалгаа шинжилгээ R&D гэж бид нар ярьдаг шүү дээ. Research Development. Энд оруулж байгаа хөрөнгө оруулалтаа сая таны хэлдэг тэр нэг дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийг 8-9% руу хүргэж нэмэгдүүлнэ, өндөр хувиа хадгалнаа гэж зорилтоо төвшүүлсэн байна. Тэгэхээр яалтчгүй энэ одоо өсөлт хөгжлийг анхаардаг улсуудын хувьд л судалгаа шинжилгээнд маш их хөрөнгө оруулалтыг ач холбогдол өгж өгдөг байх нэ гэдэг тийм. Тэгэхээр ер нь эргээд нөгөө хөдөлмөр хүн ам гэдэг рүүгээ ороход яг Монгол улсад одоогийн нөхцөл байдлыг харахаар ингээд хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэн дээр бас жоохон зөрүү гараад ах шиг байна л та. Нөгөө хүн ам зүүн шилжилттэйгээ бас магадгүй холбоотой байх тийм нөгөө хөдөлмөрийн насны хүн ам арай багасаад байгаа гэдэг утгаараа. Тэгэхээр яг энэ харахад ингээд хөдөлмөрийн одоо тооны хувьд мэдээж одоо давтагдал үүсээд эхэлж байна. Одоо эрэлттэй харьцуулахад тийм. Тэгэхээр яг энэ тоон дээр үндэслэж байгаа нийлүүлэлт нь яг илүү асуудал үүсгэхээр байна уу? Эсвэл яг одоо Монголд одоо нөгөө бүтээмжтэй холбоотойгоор яг ур чадвартай ажилчид илүү дутагдаад байна уу? Энэ дээр нь ярил. Тэгэхээр мэдээж бид нар одоо тооны хувьд бол бага болцсон. Тэр бол факт тий. Энийг ямар сайн ихсгэх боломж нь бол яг үе хоорондоо дараа нь орж ирэх юм л да. Гэтэл яг үндэ ажлын байран дээр ингээд хүн олдохгүй байна гэдэг яриа их явж байна. Тэгэхээр нэг талаасаа яг тэр хүн цөөрч юм чинь хүн олдохгүй байгаа. Тэрийг зөвшөөрье. Хоёр дахь нь яг ажлын байран дээр ажиллах ур чадвартай хүн нь бас олдохгүй. Нэг талаасаа хүн нь ажил олдохгүй байна гэж яриад нөгөө талдаа байгууллага нь хүн олдохгүй байна гэдээ яриад байгаагийн учир нь ерөөсөө энэ хоёрын хооронд ийм холболт нь муудаад байна гэсэн үг. Бидний ажлын байран дээр гаргаж байгаа хүмүүс маань тэр ажлын байран дээрх шаардлагыг яг хангахгүй байна гэсэн үг. Тэгээд энэ хоёрын хооронд ийм ур чадварын одоо тааралт үүсэхгүй байгаа учраас тэгээд мисматч гэж хэлээд штэ таарахгүй байгаа учраас бас их асуудал үүсгээд байгаа. Тэгэхээр энийг одоо яаж шийдэх үү гэдэг асуудал байна л да. Гэтэл одоо бид нар ихтэй сургуулиуд дээр ингээд бүх ажлын байран дээр яг ажиллаж чадах ур чадвартай хүнийг бэлдэн ялангуяа ийм академик боловсролтой ихтэй сургуулиуд дээр бол энэ бас худлаа юм шиг байна. А мэдээ техникийн боловсрол дээр бол ингээд гагнуураа хийдэг хүнийг ингээд маш сайн гагнуурсныг дагуулсаар хагаад шууд гаргахад очиод гагнана тий. А гэтэл бид нар ингээд академик төвшөнд нэг баахан хүн бэлдээд нөгөө нөхөр нь очиод тий балансаа гаргаж чаддгүй небо бэлдчихдэг ч юм уу тий ийм асуудал зөндөө байгаад байгаа юм л да. Тэгэхээр энийг яаж шийдэх үү гэдэг асуудал байна. Тэгэхээр энийг хоёр янзаар шийдэж болох юм байна гэж би бодоод байгаа. Ихтэй сургуулийн сүүлийн одоо улирлуудад хүнийг яг ажлын байран дээр наваачиж сургаад магадгүй тэнд дүн мөнгөний нөгөөд яг ажилныг дагалдуулсан хүн нь зарим хичээлийн дүнг ч юм уу өгчдөг. Тэгээ нөгөө хүн гарахаар яг ажлын байран дээр өөрөө сургаад авчихна. Хоёр талаасаа их зүгээр юм шиг санагдаад байгаа нэг. Хоёр дахь нь ер нь байгууллагууд томоохон байгууллагууд хажуудаа тийм сургалтын төвөдтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө хүнийг өөрөө бэлддэг тий. Яг ихтэй сургууль дээр ингээд нэг юм толгойн ажилтдаг дуу болгоод нааш нь явуулчих. Одоо гарна болон сэтгэлгээ нь яаж ажилдгийг ажлын байран дээр нэг жилийн ч юм уу давхар сургалт явуулаад тэгэл хүний дажгүй бэлдээд авчих. Ийм нэг туршлагууд бол байсан. Өөрөө хажуудаа тийм ер нь бол ихтэй сургуулийн хажууд тийм академи гэдэг тийм байгууллага байгуулад тэгээд тэн дээр нөгөө
мөндөр ур чадвартай ажлын байран дээр хүмүүс нэрэд ажил орой өдөш хичээлээ заагаад академик мастрын зэрэг олгочдөг ч тийм тохиолдлууд байна шүү дээ. Тэгэхээр энийг бий болгочвол бараг илүү дээр юм шиг байна. Тэгээ бид нар бол яг нэг тийм ерөнхий эрдэм суулгаа явуулчих тий. Тэгэхээр бид нар ахаад нөгөөдхийн давхар сургана гэхээр одоогийн манай ихтэй сургуулийн орчинд бол байхгүй шүү дээ. Энэ чинь лаборатори ч байхгүй юм чинь тий. Гэхдээ яг нэгэнт одоо боловсон өвчин бэлдэж байгаа гэдэг утгаараа боловсролын одоо салбар дээр энэ чиглэлийн бас шинжилэл одоо яг Монгол улсын одоогийн нөхцөл байдалтай шаардлагатай байгаа юу? Магадгүй одоо боловсролын яамнаас ч юм уу те энэ талаар одоо ямар нэгэн одоо шинжилэл бодлогын арга хэмжээ явуулах шаардлагатай ингэх хэрэгтэй юм шиг. Боловсролын яамнаас сургалт үйлдвэрлэл хоёрыг юм хослуулсан сургалтуудыг ихтэй сургууль их сургууль дээд сургууль хоёрын чинь ялгаа бас байгаа даа шүү дээ. Их сургууль чинь сургалт явуулна, судалгаа явуулна, үйлдвэрлэл ийм одоо жижиг те инновац хийдэг тим нэгжүүдтэй байна гэд тэгжиж их сургууль болох байхгүй тийм үйлдвэрлэл сургалт судалгааны гурвалсан орчин байна те. Тэгээд ихтэй сургуулиудыг боловсролын бодлогоороо энийг шахах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ яг үгүй ихтэй сургуулиуд нь өөрийн лабораториго байлаач гэсэн байгууллагуудтай гэрээ хийчихгүй да тий. Хамгийн бага зардлаар шийдэж болох боломжтой. Тийм ба сонирхолтой асуудал л да. Уламжлалт яг ингээд боловсролын яг одоо салбар байгаа шүү дээ. Бид нар ингээд яг одоо таны хэлж байгаачлан академик боловсролыг өгж байгаа. Яг энэ боловсролын одоо манай Монгол улсын яг боловсролын салбарын яг академик талаасаа яг хангалттай яг одоогийн орчин үед одоо шаардлага хангах үс хэмжээний мэдлэгийг яг өгч чадж байгаа болов энэ тал дээр яг үнэлгээ хийгддэг үү? За яг бол үнэлгээ хийгддэггүй. Тэгээ одоо учиргүй ингээд академик боловсролын төвшин нь бусад газрынхтай харьцуулахад тийм хэмжээгээр дутуу байна гэдэргээд бол хэлж чадахгүй байгаа. Гэхдээ ганц нэг тийм өнцөг мэдээлүүд байна. Одоо бид нөгөө Пелегрин гээд байгууллагаас ингээд бусад улс орнуудтай ингээд манайхыг зэрэгцүүлж харьцуулаад тэгээд ер нь ямар сургалтаараа та нар дутуу байна гэд явчихж байгаа. А дунд сургуулийн боловсрол дээр бас яг тэр хэмжилтийг сүүлийн 2-3 жилд хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай одоо дунд сургууль сурж байгаа хүүхдүүд ижил төрлийн улс орнуудынхаа хүүхдүүдтэй харьцуулахад энэ дээр 2.7 жилийн хоцрогдолтой, энэ дээр 9 жилийн хоцрогдолтой байна гэж хүртэл гарч ирж байгаа. Юу гэхээр ингээд өгсөн юмыг уншиж ойлгоод буцаага тайлбарлах чадвар нь маш муу. Өөрөөр хэлбэл бидний хүүхдүүд ерөөсөө уншсан юм ойлгодоггүй төвшөнд хүрчижээ гэл ингээл нулингоос хойш маш хүчтэй яриад тийм шүү дээ. Тэгээ иймэрхүү юмнууд бол байдаг. Гэхдээ миний зүгээс ингээ харахад юу байдг вэ гэхээр бакалаврын түвшний академик боловсрол бол Монголд дайггүй. Зарим газар баг илүүдүүлдэг баг. Манай зарим сургалтын дээр чинь баг гадны сургуулийн магистрийн хөтөлбөрийн номыг барьж хагаад орчиж байгаа шүү дээ. Очоод найз бүр заасан чинь таны нөгөө юм яваад байсан гэдэг ингээд сонирм яа. Тэгээ тэр нь их дээр ч юм шиг. Тэгэд Монголын бакалаврын боловсрол олгож байгаа тэр механизм нь ч юм уу оюутнуудаа тулж алжилж байгаа энэ төр нь бол хамаагүй дээр байхгүй да. Тэ? Гэтэл мастер доктор дээр очиод бүр унчиж байгаа. Манай боловсролын төвшин боловсролын байдал намайг харахад ингээд уруугаараа иргэцсэн юм шиг байдаг байхгүй. Бакалаврын төвшөнд бүр ингээд академик боловсрол нь маш гоё явж яснаа мастер ажиллаад сурна. За энээс л эхлээл буруу болж эхэлж байгаа. Тэгэд өдөржин ажилтсан хүн орой 6 цагаас ирээд 3 сар цаг миний хичээлд суугаа яаж үрдэн өгөх юм. Тэгээ би даалгавар өгөөд тэр хүнээс яаж шалгах юм те. Ажилтаа шүү дээ. Тэгээд гэртээ тэр хүн яаж зав гаргах юм. Уулаасаа би байдлыг ойлгоод байна те. Тэгээд одоо яг үхээр өөх даалгавраа бууруулна ярих юмаа хүчийг бууруулад докторд ирээд бүр нөгөө heterogeneity гэдэг нэг ярьдэн шүү дээ. Бүр ялгаатай байдал үүсэж байгаа юм. Докторд орж байгаа хүн чинь бүр миний зааж байгаа юмыг огт сонсоогүй нөхрөөс ахуулаад бүр гаргууд болцсон нөхөр хоёр ингээд зэрэгцээ суухаар би гаргууд болцсноо цааш нь явуулах юм уу нөгөө мэддгүү нөхөртийнхээ төвшөнд заах уу гэдгээс болоод нөгөө гаргууд байсан нөхөрд өөдөд гараад болчихно. Тэгээд тэр хүн чинь явж нөгөө гадшаа очиж сурах нь зөв юм бэ нэгэ гараа явчих жоохгүй. Тэгээд Монголд одоо доктор мастрын төвшөнд сурна гэдэг нь нэг жаахан эвгүүл нөхцөл байгаад байгаа. Тэгээ би ихтэй сургуулийг тэтгэлэгтэй болгооч тэгээ эсвэл ажлын байгууллага нь тэр хүний жил хагас мастер сурах мөнгөний нөгөөд бүр тэнд нь бүр ингээд үнэхээр сайн юм суулгаж ягаад аваач тэгвэл бүтэмж нь өндөр бол хоёрын хооронд зүгээр нэг зэрэг авах гэж сурж байгаа юм шиг сургаад байгаа байхгүй зарим нь бүр зарим нь зэргийг нэг тийм албан тушаалд хүрэх
гიშгүүр шиг ойлгож байна. Энэ бол ерөөсө болохгүй байхгүй. Яг тэр зэрэгтэй нэг юм бөхөр ярьдаг штэ нэг цолондоо дүүрэн хүн гэдэг шиг баймаар байна штэ тий. Тэгсэн чинь цолондоо хүрдэггүй нэг тийм хүмүүстэй болчиход штэ сүүлийн үед бол. Тэгэхээр бид нэр яг ерөнхийд нь боловсролын салбарын шинжилэл гэдэг ярьдаг ч гэсэн яг төвшин болгонд нь яг ялгаатай байдлаар хандах хэрэгтэй болж байгаа юм тийм. Хэрэгтэй болох юм шүү дээ тийм. Тэгэхээр сая бас бодож илаа яг хөдөлмөрийн одоо нийлүүлэлт талаас нь ингээ харахаар бас нэг асуудал үүсгэж ярьдаг юм нэг эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг бас гендерийн асуудлыг бас айгу ярьдаг шүү дээ. Тэр нийгмийн шаардлагаараа мэдээж ингээд эмэгтэй хүмүүс яг биологийнхоо одоо онцлогоос шалтгаалаад хүүхд төрүүлэх, хүүхдээ асрах тодорхой цаг хугацааг одоо зарцуулах шаардлагатай болдог. Тэр яг энэ дээр яг зохицуулалт гэдэг ч юм уу нөхцөл байдал Монгол улсын хувьд ямар байгаа яг бусад улсуудтай одоо хөгжлийн түвшин ойролцоо улсуудтайгаа харьцуулахад ч юм уу яг зарим үзүүлэлтүүдээр манай улс бас гендерийн асуудал харьцангуй гайгүй ч гэж бас яриад байдаг. Би бол яг гендерийн асуудал дээр бас хуучин нөхөр байхгүй Монгол баг гендергүй наадч гэдэг. Тэгтээ ийм асуудал байна. Өнөөдөр Монголд эмэгтэй хүний боловсролын түвшин талаас харах юм бол бүр илүү. Тэр нэг уламжлал байна л да. За яг энэ манай энэ нэг яг тэгж жагаад нэг амьдрал аваа явчихна эрэгтэй хүүхдэд хайчдаг. Тэгээ эмэгтэй хүүхдтэй за энэ хүний хүн болохын жаахан юм болгоод өгье. Тэгээд хамаг мөнгө тийшээ ийчдэг ч байж магадгүй. А нөгөө талаас ирчүүд нэг тийм хайхрамж муутай мó та тий бакалавр сурчаад тэгээд цаашаа ингээд их сонирхолтой бакалаврт ингээд манай сургууль дээр бол харьцангуй хүүсийн тэнцвэртэй байхгүй. Харж байхад ингээд 50% эрэгтэй 50% эмэгтэй өөрхөн сууж байгаа. Магистрт ороод ирэхээр 5 эрэгтэй 20 эмэгтэй суу. Докторт 1 эрэгтэй тэгээд 10 гаруй эмэгтэй сууж байгаа. Тэгэхээр энээс ингээ харахад боловсрал ахихын хэрээр ирчүүд маань үлдээд байгаа. Тэгээ энэ нь бүр юу яаж байгаа гэр бүл төлөвлөлтөнд ч гэсэн маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Яг тэгвэл ирчүүдийн маань зүгээс нэг тийм сэтгэл зүйн барьер байна. Өөрөөсөө өндөр боловсралтай эмэгтэйтэй суух чинь бас л нэг сониндоо оргиод байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь гэрлэлт юу болох вэ гэдэг асуу. Тэгээ энэ ер нь бол Сингапурын интернет болж исэн явдал. Бас юм яг нэг Аз хүнд байдаг нэг тийм охтуудэл эвтэйхэн болгоч гэдэг юм ааши. Тэгээ Сингапурд ийм сонин асуудал төрөөс нь явуулсан. Хэрвээ эмэгтэй хүн өөрөөсөө доош боловсралтай эрэгтэй хүнтэй суух юм бол татаас өгдөг. За одоо Монголд баг ингэмээр ч юм шиг юм байна. Яагаад энийг би хэлээд байгаа вэ гэхээр та нар боддоо хөдөө биш үү те мал хариулж байгаа залуучуудад ихнэр олдохгүй шүү дээ. Тэгэд нөгөө хот руу сурах гээд ирсэн охтууд чинь хөдөө очиж нөгөө үлдсэн баатартайгаа ерөөсөө суухгүй байгаа байхгүй. Тэгээ одоо хөдөө ингээ ихнэргүй залуучууд дүүрэн говь алтаан дарга яриад дээ шүү дээ. Одоо ингээд 100 ингээ сумынхаа залуучуудыг аваачиж нуурын захад уулзуулж байгаа 30 хүний хооронд нь танилцуулаад 5-ын гэр бүл болгоцсон. Гэхдээ одоо бас болох юм шиг тий. Тэгээ одоо энэ сурсан нөхдөөч ерөөсөө хөдөлгөх байхгүй. Би бүр оюутнуудаа хэлдэг. Одоо бид нар хотын бүсгүй хөдөөд гэдэг нэвтрүүлэгт чамааг явуул нэг тийж бас суулгах юмсан. Ийм проблемүүд зөндөө байна те нэг талаасаа. Хоёрд нь өндөр боловсрал авцсан нөгөө эмэгтэй чинь төрхөөр хүмүүн капитал алдчихад байгаа байхгүй яг үндэ 2 жил хүүхдээ харчаад ирсэн чинь нөгөө технологийн нөхцлөөс болоод нөгөө хүн маань ажлын байраа алдсан юу хурдан удаашрцсан тий. Тэгэхээр энэ дэр юу гарч ирэх ёстой вэ гэхээр хүүхэд харах нөгөө асрамжийн эдийн засаг гэмээр юм уу та тий. Нөгөө кэр хийдэг тийм юмнуудыг маш их болгох ёстой. Ингээд манайд чинь хуулиар бүрх сонирм. Эмэгтэй хүн 3 жил хүүхдээ харах болчиход дээ шүү дээ. Гэт 3 жилд бид нар хүмүүн капиталаа алдна, одоо хүмүүн капиталын илэгдэлд орно гэдэг чинь эдийн засгийн агуулгаар харах юм бол маш амар үзэгдэл болчихоо тийм. Тэгэхээр энд хүүхдийг нь маш чанартай хардаг. Тэгээ одоо социализмын үед чинь 45 хоног хүүхдийг нь ээжээр нь харуулаад тэгэл ажилд нь оруулаад өдөр ирж хөхүүлээл ингээл явсан шүү дээ. Тэрэн шиг маш найдвартай цэцэрлэг яашлуудыг бий болгоод тийм кэр үйлчлэгээний хүмүүсийг асрантдаг үйлчлэгээний хүмүүсийг маш сайн бэлдэх ёстой. Гэхдээ энэ бас л хэцүү л дээ. Тэр үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс нь найдвартай биш болчиход байгаа. Тэгэл ингээл заавал өвөө эмээ. За өвөө эмээгийн нэг бас хэцүү асуудал үүсэж штэ. Хүүхдийг харах, тэтгэврт гараад хүүхдийг харах гэдэг нэг тийм шат руу ордог боллоо тий. Гэтэл нөгөө өвөө эмээ одоо эн чин дундад насталт 75 болчиход байхад чин 55 настай хүн чин баг хүүхэд тахгүй. Өчнөө дахиад нэг шатны ажил хийх ёстой хүн нэг хүүхэд хараад цүнх барьж явсараад насаа барах ийм шатанд ирж байна. Тэгэхээр энийг бол маш сайн уялдуулж бодож төрөөс те бид нар яах ёстой гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөө эмэгтэйчүүдийнхээ өндөр боловсрал авсан боловсролын хүчийг
бүтээмжийг ашигламаар байна шүү дээ. Энэ бас их бас асуудал. нэг бодох хэвэл нэг асуудал Тань тийм маш их том тийм нийгмийн асуудал шүү дээ. Тэгэхээр бас нэг нөгөө нэг яг хөдөлмөр талаасаа харахаар та бас төрүүллээ нөгөө нэг докторт суралцгаад хүмүүс одоо гадагшаа явахаас аргагүй болж штэ гэд. Тэгээд нөгөө явцсан хүмүүс маань тэнцэн үлдчихэд байгаа штэ тий. Тэгэхээр энэ гадагшаа яваад байгаа яг залуучууд ерөнхийдөө бас Монголд одоо ажиллах нөхцөл хэцүү байна, гадагшаа л явъя гэдэг хандлага их байна гэд бас хүмүүс хамт амжаад яриад байдаг. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлыг ямар байгаа болоо ер нь нэгэнд явцсан хүнийг буцааж яаж авчрах, буцаах тал дээр нь илүү анхаарах хэрэгтэй юу? Тий. Би бас л оюутнуудтайгаа ярьдгийн. Тэгээд та нар одоо төгсөөд тэгээд Монголдо ажиллах үгээр ажиллана гэж гар өргөж байгаа хүн их ховор. Дараагийн шатны сургалтанд суугаад тэгэл гадаад явах юм яриад байна. Тэгэхээр ер нь мэдэхгүй. Хийн үлдхий хэдгэрийг ойлгомжгүй болж эхэлж байна. Тэгэхээр энэ нь юунаас үүдэлтэйгээр манай Монголын энэ эдийн засгийн орчин нөхцлөөс үүдэлтэй байхгүй. Бид нар ингээд ур чадвар өндөртэй ажилчин ажилуулдаг тийм ажлын байруудыг бий болгож чадахгүй байгаа гэсэн үг байна. Тэгээд эн чинь ингээд боловсрал ажлын байрны хооронд ингээд бас түрүүнийх шиг нөгөө таарамжгүй байдал үүсээд тэгээд тэр өндөр боловсрал автсан тэнд хамаг хөрөнгө хийцэн нөхөр тэ 5 жилд нөгөө боловсролд оруулсан хөрөнгө оруулалт нь иргэн нөхөгдөх юм уу 2 жилд иргэн нөхөгдөж ивэл мэдээж 2 жилд иргэн нөхөгдөх газар руу явж л таараш яах арга байхгүй чинь явхаас тэр хүмүүсийг одоо чөлөөтэй хаяхад бол тэр хүмүүсийн зөв одоо эдийн засгийн агуулгаараа зөв Монголдо илэггүй маа гэд одоо нэг бодоод ивэл буруу ч юм шиг харагдана. Гэхдээ явхаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яах аргагүй тийм юмнууд үүсэт идэгий. Тэгээд одоо дахиад л нөгөө эдийн засгийнхаа орчныг солиоч өндөр ур чадвартай ажилчин авдаг пүүсүүдийн тоог ихсгэж энийг хийж чадахгүй үнэн төр хийж чадахгүй юм шиг байна. Хувийн хөвшлийг тийм юм болгох боломжийг одоо жишээл биотехнологийн маш гоё компани байгуулад тэнд биотехнологийн асар өндөр мэрэгжилтнүүдийг авчираач гэдэг асуудал байна. Өнөөдөр Монголд техникэл биотехнологийн бүр шилдэг тийм эрдэмт нь Америкт жишээлбэл генетикийн Америкийн генетикийн шинжилгээ ухааны 1 номерын эрдэмт нь Монгол хүн байж байгаа шээ. Гэтэл тэрийг бид нар авчирч чаддаггүй тий. Үүдл эсийн асар том мэрэгжилтэн Монгол хүн Америкт байж авчираад хөрх амьтан айхтар илэгтэй Монголдо ирээд засгийн газар танилцуулаад ингээд лаборатори байгуулад хүмүүсийнхээ ядаж ихсийг хадгалаад тааж би дараа нь үүдл эсээр над хүмүүсийн чинь тий нөгөө нэг айхтар доминант эрхтэнгүүдийн чинь ургуулад өгч ил дөө гэхэд засаг мөнгө гарахгүй. Тэгээд нэг туулын зам барина гэх нэг юм яриад. Тэр зам дараа нь ямар технологитой хүнд хэрэгтэй юм. За яг бидний төгсрэлт бол мэдээд нөлөөтэй. Тэр технологитой хүнд бол ямар ч нөлөөгүй байхгүй. Тэгээ иймэрхүү маягийн юмн дээр бол бид нар ерөөсө төрийн бодлогыг тэр чигээр нь алдчихсан явж байгаа гэсэн. Тэгэл бид нар чинь нэг юм хар хүчний ажил дээр л хамаг юм гарчаад нөгөө оюун санаагаар бэлдсэн нөгөө бакалаврт хит бэлдсэн нөхдүүд маань Монголдо ажиллах ажлын орчин байхгүй. Мастерт гадаадд сураад ирсэн, докторт гадаадд сураад ирсэн хүмүүс нь ч бас ажиллах боломжгүй. Илтгэж сонсож байгаа гонигтай байдал төрсөн юм л да. Нэг хүн ингэж Японд төгссөн. Тэгээ Японы нэг хурдны галт тэрэгэн дотор ингээд яд гэмэл л да. Дуу ингээд хоцроод идэх юм байна л да. Хүн дуурахаар ингээд дуу нь хоцроо. Тэгээ тэрний резонансыг тохируулад ингээд нэг багаж бүтээсэн байгаа нөхөр. Тэгээ тэр багажаа бүтээчээд Монголд хэрэглэхээр тийм хурдан явдаг юм байхгүй. Тэр хүн ямар ч хэрэггүй байгаа. Монгол хүн. Тэгээд Монголдо ирээд нэг ийм үг гэдэг байхгүй. Нэг хүн ингээд луу алхахаар мастерын зэрэг хамгаалсан гин л зүгээр яг шок юм шүү тий. Тэгээд луу алхахаар мастерын зэрэг хамгаалаад лууг яг яаж алж болохыг бүрс нарийн гаргасан. Тэгээд тараанд яасан гэж ирээд лууга алах гэсэн чинь луу олддоггүй. Тэгээ яасан гэхээр бусад хүмүүс луу яаж алахыг заадаг л тэгэхээр тэр хүн эцэстээ багш болсон өөр тэгэд яг ер нь хурдны юмыг юм багажаар хийж болно шүү. Тэгээ багажаа хийж чаддгүй тий. Өөр нэг хүн Солонгост хамгаалаад ирсэн. Тэгсэн чинь тэр нь яасан гэж нөгөө 3D технологиор ингээд дурангийн мис заслан энэ төр хийн штэ. Тэгэхээр тэр чинь нөгөө юм зөрөө 3 дахь координатор нь зөрөө гараад байхаар нь ийм шил зүүж тааруулаад байгаа шүү дээ. Гэтэл ингээд дурангийн мис засал хийж байгаа юмч дахиад дээр нь шил зүүгээд бүр асар амар хэцүү байгаа зүйл. Гэтэл энийг нь зүгээр л ард нь байгаа оптикийн юмыг солиод зүгээр нүдэрээ имж хараад дурангийн мис заслыг ямар ч алдаагүй их боломж бүрдүүлсэн нөхөр Монгол хүн. Буцаад Монголд ирсэн чинь юу дурангийн мис засал хийх маань тэр технологиг хийх Монгол байхгүй. Тэгээд лицензээ Солонгост өгөөд ирж.
Тэ. Тэгэхээр Монгол хүний толгой нь байгаад байгаа мөртлөө гар нь ажилдаг байгаа мөртлөө тэрийг гаргах орчин байхгүй. Тэ. Зүгээр нөгөө талаас одоо эднийг яах вэ гэдэг асуудал байна шүү дээ. Гадаадад зөндөө олон сайхан мэргэжилтнүүд байна. Тэгэхээр яг нь одоо технологийн боломжоос болцсон учраас гадаад байгаа нөхдүүдээ зүгээр одоо нөгөө юу интернет энтрийг ашиглаад тэндээ явах ажиллаж манайда зөвлөгөө өгдөг ч юм уу тий давхар ажиллах боломжуудыг бий болгочих л та. Одоо чи хүн харьцах боломж зөндөө болцсон юм чинь тий. Тэрийг нь ашиглавал харин болно. Тэгэхээр тэр хүмүүс ирээд ажиллахгүй. Яг л чинь бүтэем засар өндөртөө цалин хийдүүлээ би хэдийг өгүүлээ тий. Саяхан нэг 4-р курс оюутнуудаас ерөөс багш олдгоо байла. Танараас багш болох хүсэлтэй хүн байна уу гэсэн чинь үгүй. Бүр хинч үгүй байна. Тэгснээ бүр нэг нь над руу харж ирсэн тань шиг хүн болох юм уу гэдэг байгаа байхгүй. Айгүй те. Одоо нэг ийм хачин нөхөр тий болох нь л гэж бодоод байгаа шүү. Уул нь хуучин чинь багшаараа хүн бахархдаг байсан бол багшийг одоо юу гэж харж ийн гэхээр чаавас тэгээд нэг ийм одоо тий нөгөө нэг алах юм нь олдгоо байцаа тий тэгээд заагаал явж ин л гэж ойлгодог болцсон байна шүү дээ. Ингэтэл одоо ажлын байрны үнэлэмжийг унгааж эн чинь төрийн бодлого алдагдсан юм гэсэн үг шүү дээ тий. Хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулах. Хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулахгүй тий. Тэгэхээр маш чухал асуудал байна л да яалтчгүй. Нөгөө л одоо тэгээд нэгэнт одоо бид нар хүмүүсээ гадагшаа алдчихээн ингээд угаасаа хүн амын тоон ингээд буурж ингээд нөгөө хөдөлмөрийн насны хүмүүс маань багасж байна. Гээд нөгөөний төрөний таны хэлдэг нөгөө хүн ам зүй ачаал гэдэг асуудал үүсэж байна л да тий. Нэгдүгээрт одоо хүүхдүүдэд асрах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө нэг өмнөх оллуулаад төрж исэн үеийн одоо тэтгэврт гарч байгаа ээж аав нар байна. Тэгэхээр тэр хүмүүсийн нөө тэтгэврийг тогтвортой өгөхийн тулд бид нар одоо тэтгэврийн сангийн асуудлыг яриад эхэллээ тий. Тэгэхээр та энэ дээр бас ямар үзэл бодолтой байна? Тэтгэврийн сан одоо яг ажиллаж байгаа одоо процесс нь яг мэдээж алдаатай болохоор л бид нар ингээд шинжлэх шаардлагатай гэж яриад байгаа. Тэгэхээр яг юун дээр нь алдаа байгаад байна? Яг аль чиглэл рүү ингэж чиглүүлэх нь зөв байгаад байгаа вэ? Зөв. Тэгэхээр түрүүний ярьж байгаагаар одоо нэгсэндээ яг одоо үед шүү дээ тий. Хөдөлмөрийн насны хүмүүс нь цөөрөөд хоёр талд нь нэг юм өндөр ачаанууд явж байна гэсэн үг. Тэгэхээр бас ийм юмнууд энэ төрөлт багаснаас болоод олон улсад ч гэсэн ажиглагддаг юм байна. Өнөөдөр Хятадд нэг асуудал үүсэж байна. Нөгөө Хятад нэг хүүхдийн бодлого явуулсан шүү дээ. Тэгсэн чинь Хятадд ийм хоёр асуудал үүссэн. Нэг нь яасан гэхээр Хятадууд чинь бидрийг бодоход их урт наслаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө айлын ганцууд чи хоорондоо сууя тий. Хоёр аав ээж, хоёр өвөө эмээ тэгэхээр 8 9 хүний одоо нөгөө хоёр нөхөр авч болчихж байгаа байхгүй. Тэгээ нэг маш хүнд асуудал. Тэгээд Хятадд өнөөдөр асрамжийн газар байгуулах тухай асуудал яригдэж байна. Хоёрд нь нөгөө ганцыгаа их эрхлүүлсэн. Нөгөө ажилсаг Хятад чинь айхтар тарган Хятад болсон. Одоо хүүхдийн таргалалтыг яаж бууруулах вэ гэж Хятад дахиад нь проблем. Гэтэл Монголд яаж ийн үү гэдэг асуудал гарч байна шүү дээ. Тэгээд Монголд одоо ингээд 60 70-аад оны үед төрсэн хүмүүс чинь ингээд ерөнхийдөө тэтгэврийн нас руу яваад эхэлж байна. Гэтэл нөгөө хөдөлмөрийн цонх үе буюу хөдөлмөрийн насныхын их байсан үед бол яаж бид нар тэтгэврийн асуудлыг шийдэжсэн гэхээр ажиллаж байгаа хүмүүсээс авсан нийгмийн даатгалын шимтгэлээрээ хүмүүсийн тэтгэврийг буцаагаад өгчдөг тийм нөгөө настай хүмүүсээ тэг чин настай хүмүүс чинь зөөхөн шүү дээ тийм. Тэгээ болоод исэн байхгүй. Тэгээ энийг ив хандлагын тогтолцоо гэдэг. Одоо манад явж байгаа тогтолцоо. Тэгээ бидний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мөнгийг нийгмийн даатгалын сан руу өгж жагаад тэтгэврийн өгөөд бас хөрөхгүй тэрийг улсын төсвөөс нэг хэсгийг дааж яваа шүү дээ. Нөгөө шилжилтийн үед буруу зуруу бодлого хэрэгжүүлснээс болоод 35 та хүнийг тэтгэврт гаргацсан кейс бас байгаад тийм шүү дээ. Ээжээсээ өмнө тэтгэврт гарцсан хүртэл Монголд байж байгаа аахгүй их сорио. Тэд нар ч одоо ингээд юу шимтгэл төлөөгүй шахуу байж байгаа тэтгэвэр авцсан. Тэгээ одоо тэтгэврт нэгэнтэй гарсан юм чинь бид нар тэтгэврийг өгөх хэрэгтэй болчиход. Тэгэд энэ одоо бол яах ёстойгоор бид нар тийм биш хоримтлын тогтолцоо руу шилжих ёстой. Гэтэл бүгд нэг хоримтлын тогтолцоо руу шилжиж амжихгүй л да. Хоримтлын тогтолцоо гэдэг нь би ажиллаж эхэлсэн үеэсээ нийгмийн даатгалын шимтгэлд мөнгө төлөөд нэг дансанд байршуулаад байх юм. Тэгээд яг тэтгэврт гарахад миний хоримтлуулсан мөнгө үлдсэн хэдэн нас байхын тэрэнд нь хувааж байгаа л өгч чинь асуудал байхгүй тий. Гэтэл энэ хоёрын хооронд нэг тийм холимог тогтолцоо явдаг юм байна. Тэгэхээр одоо манайхан яг тэр холимог тогтолцооных нь үе яваад байна л да. 60 оноос хойш төрсэн хүмүүст нэрийн данс нээсэн. Тэрнээс өмнөх хүмүүс чинь нөгөө ив хамтынхаа юмар яваад байгаа. Тэгээ одоо 60 онд төрсэн хүн чинь тэтгэврт гараад эхэлж байна л да. Тэгээд нөгөө хоримтлын данснаас өгөөдгөл гэсэн чинь хоримтлын данс мөнгө байхгүй. Нөгөө мөнгөний бүгдийг нийтдсэн юм чи яах юм. Тэгээд яг улс тэрийг ойлгосон л доо. Тэгээд нөгөөдхийн дахин санхүүжүүлээд тэтгэврийн сан руу мөнгө хийж эхэлж байгаа. За тэтгэврийн сан ямар ач холбогдолтой вэ гэдэг асуудал. Хэрвээ бид нар тэтгэврийн сан байсан бол ипотек айгүй гоё болох байсан.
Маш гоё эвтэйхэн. Яадгүй гэхээр тэтгэврийн санд байгаа мөнгө чинь хүн баг 38 жил 40 жил тэтгэврт гарч ижил хэрглэж эхлэв шүү дээ. Тэр хүртэл ингээд хадгаламж гэсэн үг шүү дээ. Гэтэл ипотек чинь бас 20 30 жилээр өгдөг. Тэр урт мөнгөнд урт мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр манад урт хадгаламж байхгүй, урт зээл хэрэгтэй болчиход зовхтой яасан гэсэн чинь Монгол банкын богино эргэлттэй Монгол банкнаас ипотекийг санхүүжүүлээд их үүсвэр нь хүрэхгүй тий. Арилжааны банкнаас санхүүжүүлэх гэхээр их үүсвэрийнх нь өртөг өндөр маш зовлонтой асуудлууд үүсээд ингээд өнөөдөр зогсож байна. Гэтэл бид нар тийм хуримтлын сантаа бол яг үхээр одоо бид нар ипотек тулгуурласан үнд цаас гаргаад нөгөөдгийн тэтгэврийн сангийнхан худалдаж аваад тэтгэврийн сан 30 хэдэн жил асуудал байхгүй тэгээ ипотек 20 хэдэн жил төлөгдөн асуудал байхгүй хугацааны мисмач явахт байхгүй тий маш гоё ажиллах байсан. Тэгээд одоо манад ингээд санхүүгийн механизм нь ажилдаггүй орчин үүсгэгдсэн байгаа юм л да тий. Тэгэхээр явандаа бид нар хэрвээ хуримтлын тогтолцоог өндөр хөгжүүлээд ирлэх юм бол санхүүгийн зарим ажлууд нь маш гоё яг номороо ажиллана шүү дээ. Тэгээд манай би ингээд бодоод байдаг Монгол улс нэг тийм насанд хүрээгүй хүүхэд шиг хөгжилтэй. Хэрэглээ нь бүр насанд хүрсэн хүний бүр хамгийн цаад хэрэглээтэй. Тэгээд нэг тийм сонин ур чадвар дутцсан. Тэгтээ хэрэгэлдэг юм нь бүр өндөр хөгжилтэй хүний улсуудын хүний хэрэглээнээс давцсан хэрэглээтэй нэг юм зовлонтой юмнууд асар их үүсчихэд тэгээ эднийхээ учрыг яаж олохгүй л байх шүү. Учрыг олох гэхээр механизм нь ажиллах гэхээр байдаггүй. Тэ нэг ийм аюулууд л байна. Тэгэхээр үндэс суураараа л одоо бодлогоос ахуулаад бүх шатндаа суураа өөрчилж янзлах хэрэгтэй гэсэн үг тийм. Маш сонирхолтой чухал сэдвүүдийг та хөндөж ярьлаа. Тэгээ яриад байвал бас яриалахаар одоо олон асуудал байна л та. Тэр хамгийн сүүлд нэг танаас асуухад одоо яг л энэ одоо хамгийн чухал асуудал болоод байгаа шүү гэдээ олон нийтэд хүрэх нэг тийм чухал ойлголт байвал юу байх вэ? Тэрийг хэлээд хоёлаа яриагаад байна. Миний хувьд бол яг би бусад салбаруудыг сайн мэдэхгүй боловсролын салбарт ажилладаг хүний хувьд санаа зовж байгаа нэг зүйл нь бас сургалтын процесс. Тэгээд сургалтыг яаж өгөх вэ? Хүүхдүүд яаж сурах вэ? Тэ энэ дээр бас их санаа зовдөг. Тэгээ өнөөдөр чинь ингээд л дээ энийг технологийн хөгжлөөс болоод энийг AI энэ төр гарч ирснээс болоод сургалтын дээр их өөрчлөлт гараад даалгавар өглөө нөгөөдхөр хийчих. Тэр хүний одоо хүчин чармаалт гарсан гэхэд хэцүү тий. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь ингэж хичээл дээр ерөөсөө миний ярьж байгааг баг сонсгоо болж байна. Учир нь юу гэхээр цагаа тулахад би нөгөөдхөөс асуухад хариулна шүү дээ тий. Энэний ярьж байгаа та яах вэ? Тэгээ бүр ингээд анхаарлын шал өөр юм төвлөрсөн шал өөр юм хийгээд байна. Нэг. Хоёрт тэр их юм хараад байгаа юм чинь их юм мэдээд байгаа байхгүй ч удаад хамгийн энгийн юмыг асуухад хариулахгүй байна. Тэгээ энэний нь одоо яах вэ гэдэг асуудал байна л тий. Гэтэл хүний толгой чинь юм аа оруулаад толгойдоо бодож иж энэ толгойн юмнууд чи хоорондоо ингэж нейронууд нь хоорондоо ингэж холбогдож иж би сэтгэж байгаа. Гэтэл нөгөө нөхөр залхуурч чинь л да. Яа залхуурч ийм гэхээр за асууч амин тулаад ирвэл асуун тэгээ мэдчихээн. Тэгэд ерөөсө толгойдоо дахиж тэр нөхөр хадгалахгүй болохоор хүний толгойн нейронууд нь холбогдохоо байчихна гэсэн үг шүү дээ. Маш сул нейронтой болчихж байгаа гэсэн үг. Нэг ийм асуудал байна. Threshold гэдэг нь шүү дээ босго байна. Ямар төвшөнд хүрж иж энийг хэрэглэх үү гэдэг асуудал байна. Тэрэн дээр их бодмоор нэг юмнууд гараад их. Нөгөө талаас энэ технологийн шинжилгээ гэдэг чинь явж бүтээмжийн нөгөө түрүүний ярьсан бүтээмжийг маш сайн өсгөж байгаа байхгүй. Гэтэл ийм асуудал байна. Одоо AI гарч ирснээр хүнийг орлох уу гэдэг асуудал байна шүү дээ. Заримдаа орлно, заримдаа гүйц нөгөө нэг ийм туслана. Ийм хоёр л юм байгаад. Гэтэл хэн дэмжүүлж чадах вэ гэхээр өндөр ур чадвартай хүн өөрийнхөө ажлыг AI-аар дэмжүүлж чадна. Бага ур чадвартай хүмүүс орлогдчихно. Тэдний ажлын байр нь нухуулах гэсэн. Тэгэхээр би өөрөө амьд үлдэхийн тулд нухуулахгүй тулд те өндөр ур чадвартай болж найзыг зүгээр л хэрэгсэл болгож ашиглах хэрэгтэй. Төвшөндөө хүрэх хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ тал дээр оюутнууд маань их сайн бодоосоо. Тэгээд явандаа эн чинь юу яа штэ хөдөлмөрийн зах зээл дээр шууд утгаараа нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Одоо тэр ажлын байран дээр хүмүүс ингээд дургуцаад та нар ч уур чадваргүй хүн бэлдээд байгаа нэг гэдэг чинь бас энэтэй холбоотой шүү дээ тий. Нөгөө нейрон ажилдгүй нөхөр ирчээд зовоогоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд нэг нухаж ягаад нэг жаахан нейрон үүсгэх гэж оруулж байна. Тэгэхээр одоо сүүлдээ бүр шалгалтыг яаж авах уу гэдэг асуудал үүсэж штэ.
Тэ? Яг ихэн зургууд юу утсаараа зураг аваад тестийн пакл гаргалдаг тусч. Та утсыг хурааж аваад. Тэгэхээр нөөц утастай орчихсон. За тэгээд компьютер дээр шалгалт авна гингүүд хажууд нь ахаад ажиллуулчихад нөгөөдх нь protection хийдэг програм ажиллуулахад ахаад өгөөсгдөг програм сав. Технологи дараагуулад энийг гүйцэхгүй. Яагаад гүйцэхгүй болчихж байгаа. Тэгээ одоо бүр багш нар ярьж штэ хуучин төлөвдөө ороход одоо шалгалтаа амаар авах уу? За гарга зүйч шал өөр болох юм бэ. Би одоо ингэ ярьж байгаа юмын нөхөр ганцхан юм асуугаад ингээд бүр слайдтай нь гаргаад ирэхээр тэрийг ярих шаардлага байна уу би? Тэ? Одоо би зөвхөн ингэж энэ юмнууд ингээд одоо кейс өгөөд ч юм уу ингээд даалгавар өгөөд энийг л чи бодож байгаа л бүр айгүй гоё хийгээд дэр тэ? Гэхээс биш би тест аваад хүнийг дүгнж чадхаа болчихж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд ийм юмнууд дээр бид нар анхаарад ингээд явах юм бол магадгүй түрүүний ярьсан бүтээмж, хөдөлмөрийн зах зээл маш олон юм холбогдох байх л гэж бодож байна. Маш чухал асуулт. Бас нэг талаасаа залуучууд маань өөрсдөө бас айгүй ухамсартай байх хэрэгтэй шүү дээ. Нэгэн тал өөрийнхөө төлөө одоо цаг цаваа зарцуулж байгаагаас хойш бас одоо бүрэн дүүрэн юутай эцэстээ хөгжил хэд нэг юм байгаад байна шүү дээ. Хөгжил өсөлт хоёр чинь өвсөлт нь бол тоон үзүүлэлт яг ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байна дээр. Хөгжил гэдэг чинь чанарт гарч байгаа зүйл шүү дээ. Гэтэл хүний хөгжил гэдэг асуудал чинь хүн өөрийгөө үн цэнт бодгал гэж ойлгох усан үеэс эхлэх байхгүй. Гэтэл тийм үн цэнтэй бодгол өөрийгөө үнгүүдүүлэх юм хийгээд сууж ийн гэхээр буруу болчиход байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүнийг яаж өөрөө үн цэнтэй техникийг дарангуулж чадах хэмжээний өгөгдөхүн биднэрт бурхан өгчөөд байгаад чинь техникийн болж гин гэдг нь үн цэн үү хөгжлөө тий гэдэг асуудал маш сайн бодмоор байгаа. За маш одоо үнэтэй сургамжийг танаас сонслоо. Одоо үзэгчид маань ч гэсэн адилхан бодож байгаа гэж бодож байна. За тэгэхээр энэ одоо маш сонирхолтой яриаг өрнүүлж бидний урилгыг хүлээн авч хүрэлцүүлсэн ирсэнд танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ подкаст урьж оролцуулсан явдалд баярлалаа. Таны цаашдын ажилдаа амжилт хүсье. За энэ удаагийн дугаарт маань санхүү эдийн засгийн их сургуулийн Economics-ийн профессор Бацөх багш маш сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Сонсож хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.